Зомбилэгтнүүдийг сорих ээлжид даалгавраар Монгол хүн бүхний сайн мэдэх нэгэн өхлийн талаарх мэдээлэл авахар бид бэлтгэсэн юм. Учир нь зомбилгийн тулаан нэвтрүүлгийн хамгийн анхны дугаараас эхлэн олон үзэгчид энэхүү даалгаврыг оруулахыг хүсч байсан юм. Тийм ч учраас шилдэг зомбилэгчдийн тулаанд энэхүү даалгаврыг сонгон оруулахар болсон юм. Энэ бол одоогоос 13 жилийн өмнө болсон аллаг. Монголын нэртэй улс төрч ардчлалын алтан хараа цайн Санжаа сүрэнгийн зоригийн аллаг Монголын ард түмнийг айдас автуулж байсан билээ. Энэ хүү хэрэг одоо хүртэл илрээгүй байгаа. Бид энэ даалгаврыг оруулахдаа алгын эзнийг олохыг зорихгүй. Учир нь энэ нь бидний мэдлээс хэтэрсэн зүйл учраас энэ талаар зомбилэгтнүүдээс асуухгүй. Харин энэ хүүхлийг хэрхэн мэдэрч чадах вэ гэдгийг мэдхээр оролцсон. Онготой болгомоор дараад нэг хүн намайг зовоох юм байна. Би урд нь 2 даалгавар дээр ийм даалгавар биелүүлж явахдаа зовж ирсэн. За даалгавар бол энэ каньотон дугаар дургийн мэдээллийг л над. Би шууд онготой болгоод тэгэл хэлж идэх үү. Удган төдөв даалгаврын эхнээс өөрт нь ямар нэгэн муу юм болохоос имэж байлаа. Тиймээс тэрээр даалгавраа гүйцэтгэхийн тулд онгод тэнгэрэн буулгахаар болсон юм. Мэдээ. ханда өндөрсна хүний өндөрсөл юм хайшама ханда орда ханда харлогожра хогона баамшама хүн торлогдож нас орсон хөвөн байна. Дэндөө чигрвархан хонон хорлож явсан баамшама. Дэндүү сайн итгэж явсан хүн хорлсон байна гэж. Онохна хогонгра бачаангша. Хорлсон хүн нөө хорлсон одоо ихтэй хүн байна гэж. Анахара хавала хогона баамшама. Энэ хүн бас яг энэ дурганд байгаа хүн болохоор бас ихтэй хүн байна. Оолан саара маллан саара амархала аргала баамго сөрвамгшамах. Уулаад амьдрах аргагүй сууж байснаа гэж юу? Байсан байна гэж юу? За. Анаханда алаандалма тарахнегалахала карарбага боловса таанчалын салхоромго баамшама. Ингэж гар гэрийнх нь болохоор одоо энэ хорлсон хүний онохна оголагсангала оголсалгоманда үн гэсэн ялаа. Одоо энэ хараад яг энэ хэрэг багшаа гаргаад хорлсон хүний ингээд яг ингээд одоо гар гэрийнх нь цагаан цасны гачигдл байна гинэ. Цагаан цас нь дарагдаж ингээд дийлдэж энэ хүнд одоо авах юм ялын өгөөг байна гэж. Гохна халаба тарахнарахндала тагааталабана гэсэлээ. Юу гэж хэлэх гээд байна тэгэхээр одоо хорлсон гэдэг юм байна шүү дээ. Тэрнийх нь ард тал нь мөнгөтэй хүмүүс байна гэж хэлж байна. Нарахогонсна. Она тэсэн хаварсан насрахогон байж маглуута. Назарахаар харамнда. Наад хүн 45 орчим настай хүн байж байна. Тэр чамаас харагдаж байна гэж энэ бодлогдсон.